Шийдэг Дамбал 1971 онд Өвөрхангай аймагт төрсөн. 1982-оос 1992 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургуулийг төгсжээ. 1992-оос 1996 онд цог гадаад хэлний дээд сургуульд бакалавр, 1997-оос 1998 онд төрийн захиргааны удирдлагын институтэд магистр, 2010-аас 2012 онд Австралийн их сургуульд магистр хамгаалжээ. Харин ажил мэргэжлийн тухайд 1996-аас 1997 онд цог гадаад хэлний дээд сургуулийн багшаар, 1997-оос 2000 онд Баянговь хувьцаат компанид захирлаар, 2000-аас 2004 онд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг аялал жуулчлалын газрын дэд даргаар, 2004-өөс 2007 онд Замтээвэр аялал жуулчлалын дэд сайд, 2007-оос 2008 онд байгаль орчин аялал жуулчлалын сайд, 2012 оноос эхлэн Монгол Ардын хувьсгалт намын ерөнхий нарийн бичгийн дарга, 2014 онд эрүүл мэндийн спортын сайдаар ажиллаж байгаамаа. Түүний хувьд 2008 онд улсын хурлын сонгуульд Монгол Ардын хувьсгалт намаас Өвөрхангай аймагт нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй. Мөн 2012 оны сонгуульд Монгол Ардын хувьсгалт намыг төлөөлж нэр дэвшсэн ч дахин ялагдсан юм а.